За юу яцхан манайхан Crime Story суугтай эргээ тавтай морил та манай суугийг анхудаа сонсч байгаа бол энэхүү сууг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг, ярилцдаг сууг байгаа. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ 2018 онд болсон нэгэн гэмт хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн. Тэгээд миний хувьд ер нь маш олон хэргийн талаар үзэж, сонсож байсан ч гэсэн яг энэ хэрэг шигээр нэггүй муухай сэтгэл төрүүлдэг хэрэгүүд ер нь маш цөөхөн байдаг. Тэгээд та хэд манаас сэтгэлийн бэлтгэлтэй сонсоорой гэж хүсье. За ингээд шууд хэрэглүүгээ орцгоё. Өнөөдрийн дугаар дээр ярих гол хүнийг Стивен Волтер гэдэг. Би тэгээ цаашдаа Стивен гэд дуудаад явъя. Стивен 1975 оны 4-р сарын 6-ны өдөр Нью-Йоркод төрсөн. Тэгээ бага нас болон өсвөр насныхын талаар мэдээлэл ер нь төдийлөн нээлттэй байдгүй мэлээ. Тэгээ ямар ч тач 10 жил байхдаа зожиг, найзгүй, тутагшаа хөгөөд байсан. Тэгээ дээрэс нь өдөр болгон сургуультай явахдаа яг нэг адилхан хувцас өмсөж явдаг тэмнийг nerd гэж ярьдаг ч тийм нэг тийм сонин хүүхэд байсан гэдэг. Стивен 1995 онд 20 наснда өөрөөсөө 5 дуу 1980 онд төрсэн Алиса гэх нэртэй 15 настай охинтой интернетээр танилцдаг. Интернетээр танилцсанаас хойш хэдэн сарын хугацаанд өдөр бүр чаталж уцаар ясны эцэст Алиса Стив хоёр уулзахаар болж уулзсан. Тэгээд уулзсан даруйда тэрээр хоёр биендээ үнэхээр их таалагдж анхны харцаа биендээ дурласан гэдэг. Тэгээд нэг удаагүй үерхэж эхэлсэн. Мэдээж Алисагийн аав ээж бол энэ үерхэлт нь бол үнэхээр дургүй байсан. Яагаад гэвэл Алисагаас Стивен 5 нас арах. За тэгээд дээрэс нь сургууль соёлжгүй юм нас биенд хүрсэн залуу өөрийнх нь 15 настай охинтой ингээд хамт яваад хаа ер нь хинэж дургүй хөрөх бах. Би Стивний хувьд ч гэсэн ер нь өөрийгөө буруу зүйл хийж байгааг үргэлж мэддэг байсан. Тэгээ тийм ч болохоор Алисагийн аав ээжтэй нэг ч удаа уулзч байгаагүй. Тэгээ өөрийнхөө ганц нэг найз нөхөд болон гэр бүлийнхэндээ ч гэсэн ер нь Алисатай үерхэж байгаа гэдгээ ер нь бол хэлээгүй нуусан байсан. Алиса тэгээд гэрийнх нь ер нь зөвшөөрөхгүй байна гэдгийг Стивенд байнга хэлдэг байсан. Тэгээ Стивен тэгж хэлэх болгонд нь надад тэгвэл амьдрах хүсэл алгаа чи бол миний үрдийн ганцхан хайр. Тэгээ сүүлийн удаа чамтай одоо дотн харилцаанд орчоод би амиа орлоо гэх мэтчлийн бодлоо ярьж 15 настай охины толгойг бол бүр мөсөн эргүүлж чаддаг. Ингэж 15 настай охины толгойг нь бүр мөсөө эргүүлээд 4 сар үерхсний дараа Алиса гэрээсээ зүхтэн Стивен рүү очиж амьдрахаар Нью-Йорк хот руу очдог. Гэр бүл найз нөхдөөсөө зүхтэж сургуулаа хүртэл хайсан Алиса бол Стивентэй хамт амьдарч эхлээд 2 жилийн дараа 17 наснда жирэмсэн болж 1998 оны 1 сарын 29-ний өдөр Алиса Стив хоёр охиноо үлгээдээ авч охиндоо Денис гэдэг нэр өгсөн. Алисаг төрхөөс нь өмнө ер нь маш их халамжтай байсан, хөгжилтэй, халамжтай, сайн хүн шиг аашилдаг байсан ч гэсэн төрснийхэн дараа нөгөө өөрт нь хайртай байсан гэдсэн Стивен бол бүр шал өөр хүн шиг болж хувирж эхэлсэн. Дөнгөж төрсэн 2хан сартай охиноо чанга уйлж байна, чимээгүй бол гэж уурлаад чимээгүй болохгүй бол улам ингээ уйлаад ахаар нь одоо биенээс нь чанга хөхөртлөн чимхэж амийг нь хүчтэй дээрээс нь ингээ гараараа даардаг байсан. Тэгээ бүр дугаа болохгүй байх юм бол хөргүүрт ч юм уу ингээ хийгээ дээрээс нь хаалгыг нь хаагаад нээхгүй байхайг бол Алисад хэлж тушаадаг байсан. Тэгээ Алиса охин ч өөхлөөстэй гэж уурлаж, ойрлж, уйлж хашгичж нэг охиноо аваад өрөөнд ордог байсан гэж байгаа. Тэгээ зөвхөн энэ хэсгээс л ер нь харахад Стивен бол ямар аимшигтай, харгас хэрцгий, тийм муухай залуу болохыг нь бол харж болж байгаа. Энэ үйлдэлүүд нь маш олон удаа давтагдсан учраас Алисад бол сүүлдээ 2хан сонголт үлдсэн. Тэгээ нэг нь бол охиноо аваад Стивнийг орхиод цухтаах, за эсвэл охиноо сайн хүмүүст өргүүлэх байсан. Тэгээ энэ бүх зүйл болж байхад Алиса дөнгөжл 17 настай хэвээрэл байсан. Тэгээд өсвөр насны жоохон охин байсан 18 нас хүрээгүй. Тэгээд дээрэс нь гэрийнхэнтэйгээ тангараг тасарсан буудал түрээслээд хэсэг бай гэсэн ч гэсэн Алисад ямар ч мөнгө байгаагүй учраас Алиса охиноо хүмүүст өргүүлэх үү гэд Стивнээс асуухад Стивен бол уухаан тас зөвшөөрөө тэр хоёр охиноо 8 сартай байхад нь Антони болон Келли гэх одоо нэртэй хоёр хост бол өргүүлсэн. Денисийг шинэ гэртээ ирж өргөж авсан ээж аав нь түүнд Кэти гэх нэрийг хайрладаг. Тэгээ цаашдаа би Денис гэж хуучин нэрээр нь биш Кэти гэх нэрээр нь дуудаад явъя. За Кэтигийн өргөж авсан аав нь бол Нью-Йорк хотынхоо цагдаа бол ээж нь нэгэн компанид бол нарийн бичиг хийдэг байсан юм лээ. Тэгээ Кэтигийн хувьд өргөж авсан аав ээж нь бол төрсөн аав ээжээс нь хэд дахин илүү мэдээж хайрлаж халамжилж өсгсөн. Кэтиг анх өргөж авахдаа
Өргөж авсан аав ээж нь жижигхэн байшинд амьдардаг байсан бол сүүлдээ амьдрал нь сайжраад том байшинд хүртэл орж чаддаг. Тэгээ Китигийн хувьд бол нээлттэй, амьтанд хайртай, ялангуяа мууранд маш их хайртай охин байсан юм билээ. Тэгээ багаасаа ер нь мах идээгөө цагаан алтан бас байсан юм билээ. Кити багаасаа ер нь өөрийгөө давгүй зурдаг гэдгийг ер нь мэдсэн. Тэгээ гой зурдаг байсан болохоор зураач ч юм уу ямар ч урлагийн хүн болно гэж мөрөөдөж амьдэрсэн. Тэгээ сургуультай бас ер нь хин зурдаг авьяасаараа нэлээд шилдэг сурагчдын нэг нь байсан. За тэрнээс гадна Кэти өсвөр насны жоохон охин байсан хэрнээл эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугардаг, нээлттэй өөрийгөө хатуу феминист гэж тодорхойлдог тийм охин байсан. Кэти өсөж том болохын хэрээр өөрийнхөө төрсөн аав ээжигээ хин юм бол гэж маш их гайхдаг болсон. Тэгээ ангийнхан нь хажууд нь би ээжигээ дүүрээсэн юм, миний хамар аавтайгаа адилхан энэ төр гэд ярихт нь дотроо би ер нь ээжигээ дүүрээсэн юм болов уу, аавыгаа дүүрээсэн юм болов уу? Миний зурах авьяас ер нь аав ээжд минь байсан болов уу? Би ямар хоёр хүний хүүхэд юм бол гэж зөндөө ер нь бол боддог болсон. Ингэж олон сар бодож явсны дараа Кэти төрсөн аав ээжигээ хайхаар шийддэг. За харин Кэтигийн аав ээж хоёр бол салаагүй. 2006 онд Стивен 31 наснда, Алиса 26 наснда байхдаа тэрээр гэрлэж дахиад хоёр охинтой болсон. Тэгээд өмнө нь Кэти жоохон байхад нь бараг л алах гэж завдчихсэн аимшигтэй хүчрхэлдэг байсан байгаад Алиса дахиад хоёр охин Стивенд төрүүлж өгсөн. Сүүлд Алиса хэлэхдээ тэгээд Стивен бол сүүлд төрсэн хоёр охиндоо ч гэсэн маш муу аав байсан. Гэхдээ Кэтиг зовоож байсан шигэ одоо тийм аимшигтай хүчрхийлдэг байгаагүй, ер нь бол нилээ дээрдсэн гэж хэлсэн байдаг. Нэг удаа том охин нь 3 настай байхдаа орондоо шийдчихсэн чинь Стивен охиноо тайвшруулж цэвэрлэхийнхээ оронд маш их уурлаад шууд өргөөд нойлынхоо өрөөнд оруулаад баан руу хийгээд гаднаас нь хаалгыг нь хаачихсан. Тэгээд Алиса гэртээ ирэхэд охин нь нойлын өрөөндөө чичирчгсэн байна. Дотор би эндээс гарч болох уу ээжээ гэд уйлчихсан байсан гэдэг. Тэгээд өөрөө ийм хүнтэй амьдарч бэж тэгээд хүүхэд гаргаж өгөө дахиад нэмээд хүчрхийлүүлээд байдаг. Ер нь бол хоёулаа яг л энэ таарсан гарууд байсан юм шиг байгаа. Стивен тэгээд бүр нэмээд ажил хийдэггүй, гэртээ хоёр охиноо хараад үлдэхт нь Алиса ажил хийж мөнгө олдог байсан юм байлээ. Тэгээд Стивен ажил хийдэггүй, орлогочгүй юм байж буу цуглуулах хоббитэй байсан. Тэгээд өөрт бараг л 4-5 юм үнэтэй гар буунууд байдаг байсан юм байлээ. Нэг удаа Стивен Алиса хоёрын хөршийнх нь муурны гараажинд нь ороод ирсэн чинь Стивен бүр амар уурлаад мууранд үнэхээр дургу байсан болохоор өөрийнхөө хоёр гараар шууд хананд цаваад өшөглөж, дэвсэлж, зодож алаад юу ч болоогүй юм шиг гэрийнхэн хогийн савнд хогийн утанд хийгээд хайсан байдаг. Энэ үйлдэлийг нь бол яг хажуунаас нь Алиса хараа зогсож исэн. Тэгээд энэ үйлдэлийг нь харсан Алиса бол амьтантай ингэж харьцаж байгаа хүн бол хүнтэй ч гэсэн яг альгайгүй харьцах нь бол тодорхой юм байна гэд тухайн үед бол бодоод өнгөрсөн байдаг. За тэгээд энэ бүх хүчирхийлэл аимшигтэй зүйлийг сонсоод бас яагаад зүгээр хаяад явчих болоогүй юм бол гэж та хэд бас бодож иж магадгүй. Тийм мэдээж Алисад бол ийм байдалтай амьдрах хэцүү л байсан баг. Гэхдээ Алиса ч 15 наснда ганцхан энэ хүнтэй л одоо 15 наснаас хойш энэ хүнтэй л байж утсан. Хайр гэдгийг ганцхан энэ хүнээр л төсөөлдөг байсан. Тэгээд дээрэс нь 3 охиныг нь төрүүлж өгсөн. Энэ хүнээс бол шууд одоо салаад явхад бол маш хэцүү байсан баг. Тэрний оронд баг зүгээр яг энэ чигээрээ төвчээд амьдрах нь түүнд илүү амар сонголт байсан болохоор ийм удаан бас хүчрхийлэгчтэй хамт амьдэрсэн баг. Сүүлдээ тэгээд Стивен та гурыг бүр ингээ харахаас жуур хүрээд байна гэд Алисатай хамт унтгаа болоод буудан дээр ганцаараа унтдаг болчихсон. Тэгээд ер нь л яг л одоо ийм токсик хэцүү үед нь Кэти төрсэн аав ээжигээ хайж хэлсэн байдаг. Кэти өргөж авсан аав ээжээсээ төрсэн аав ээжийн нэрийг асууж агаад хайсаар байгаад төрсэн ээж болох Алисагийн фэйсбүүкийг олоод шууд мессеж ичсэн. Тэгээ Алиса ч мэдээж маш их баяртай байсан. Охидтойгоо сүүлийн удаа салахаас гүйцэтгээд охиноо явуулж гинэ гэж бодсон ч 10 хэдэн жилийн дараа охин нь өөрөө ингээ фэйсбүүкээр ороод ирэхэд бол үнэхээр их баярлаа. Тэр хэсэгтэл маш их чаталдаг байсан. Тэгээ сүүлдээ бүр өдөр болгон чаталдаг байсан. Мэдээж 10 хэдэн жил хоол байсан ээж охин хоёрт бол ярих зүйл маш их байсан нь бол гарцаагүй. 2016 оны 6 дугаар сард Кэти 18 наснда ахлах сургуулаа төгснөхийн дараа өөр хотод одоо амьдарч байгаа төрсэн аав ээж болон хоёр эмэгтэй дүүтэйгээ уулзахаар нисэж очдог. Тэгээд энэ бол Кэтигийн хувьд бол өөрийнх нь хувьд бол маш зөв сонголт байсан ч гэсэн маш буруу сонголт байсан.
Кэтигийн хоёр эмэгтэй дүү нэг нь 11-тэй, нөгөө нь 7 настай байсан. Тэгээ Кэти хоёр дүүтэйгээ уулзаад хөөрдөж ээжтэйгээ хүүхэд насныхаа талаар ярилцаж ямар амьдрал туулсан, юу мөрөөддөг талаараа бүгдийг нь ярьж өгсөн. Тэгэд Кэти маань 10 жилээ төгсчихсөн ер нь сургуульд орох шаардлагатай маш том мөрөөдөлтэй охин байсан учраас буцаад нөгөө амьдарч исэн хот руугаа нүүх шаардлагатай болсон. Тэгтээ гэрийнхэндээ бүр хорогдоод хоёр дүүдээ төрсөн аав ээжтэйгээ ерөөсөө хэзээ ч цаг хугацаа өнгөрөөж байгаагүй учраас Кэти бол 1 жилийн гэп year авахар шийддэг. Тэгээ Кэтигийн төлөвлөгөө болохоор ахлах сургуулаа төгсчихсөндөө гэп year аваад ер нь хаашаа сурах уу гэдэг зүйлээ тодорхойлохын хажуугаар өөрийнхөө хамгийн одоо мэдхийг хүссэн аав ээжтэйгээ тэгээ дээрээс нь хоёр эмэгтэй дүүтэйгээ хамт 1 жил амьдрахаар тийм шийдвэр гаргадаг. За энэ шийдвэрээ тэгээд өргөж авсан аав ээжтэй хэлэхэд нь аав ээж нь бол Кэтиг ямар хариуцлагатай, ухаантай, том мөрөөдөлтэй охин гэдгийг мэдчихсэн учраас түүний сонголтыг нь хүндлээд түүний шийдвэрийг нь бол шууд дэмждэг. Тэгээд маш олон жилийн турш төрсэн аав ээжигээ асуудаг байсан болохоор түүнд бас танилцах боломжийг нь олгож 18 настай том болсон охин нь бол өөрөө шийдвэрийг гаргагдъя гэд аав ээж нь бол дэмжиж охиноо гэрээсээ явуулсан. За ингээд гэрээсээ өөрийн бүх хувцас хунраа аваад төрсэн аав ээжтэйгээ амьдарч эхэлсэн. Тэгээ Алисагийн хувьд бол 17 жилийн дараа охинтойгоо дахин уулзаж хамт амьдарч өглөө бүр хамт сэрж хамтдаа дуртай зүйлсүүдээ хийн гэхээр яг л юм үнэхээр сайхан санагдчихсэн, яг юм сайн найзтай болчихсон юм шиг санагдаад үнэхээр их баярлж исэн. Алисагийн хувьд бол Алиса мэдээж нөгөө өдөр болгон ажилдаг, өдөржин ажилдаг байсан болохоор 3 охиноо Стивен дүүлтэйгээд ажилдаа явдаг байсан. Тэгээ Кэтигийн хувьд бас гэп year авчихсан, шинэ хотод дөнгөж ирсэн учраас явах хичээл, ажил байхгүй болохоор өдөржин хоёр дүүгээ одоо сургуульд нь явуулчаад аавтайгаа цагийг ер нь бол гэртээ өнгөрүүлдэг байсан. Стивний хувьд бас тэгээд охинтойгоо ер нь уулзаад маш их аз жаргалтай байсан. Охиндоо нэвч муухай гэлээгүй. За тэгээд Кэти ирснээс нь хойш бас хоёр охиноо ч гэсэн ер нь зодож матгаа ерөөсөө болчихсон байсан. Кэтиг нүүж ирснээс хойш сар гарны дараа Алиса нэг л сонин зүйлүүдийг анзаараад эхэлдэг. Анхандаа бол Стивен үнэхээр л олон жилийн өмнө тийм жаахан охин байхад нь хүчирхийлээд зодоод тэрнээсээ болоод өөр хүмүүст үргүүлсэндээ санаа зовоод тэгээ сайн хандаж байна гэж бодсон боловч нөхцөл байдал бол арай л өөр тийшээ хандаад эхэлсэн. Стивен Кэтиг нүүж ирэхээс өмнө яг л нэг байдаг аав дүр төрхтэй байсан, сахалтай, хамаагүй хувцасан, аав нарын зүүдэг шиг одоо тийм шил зүүдэг, яг л нэг харагдахад нэг аав дүр төрхтэй байсан чинь гинт л үсээ ургуулад бүх сахлаа усаад бариу хувцснууд өмсөөд дандаа юм карго том өмд өмсдөг байж хагаад джинс өмсдөг болоод ер нь л нэг өмнөхөөс юм тийм залуу харагдах гад хичээгээд байгаа нь бол мэдэгддэг. Бас нэг сэжигтэй санагдсан юм нь Стивен том өрөөний буудан дээр унтдаг байж хагаад Кэтиг нүүж ирээд сар гарны дараа Кэтигийн өрөөний орны хажууд ор засаад унтаад эхэлсэн. Тийм мэдээж Алисад бол эвгүй санагдсан ч гэсэн охиноо сэжиглэж муугар бодлохгүйгээр харин эсэргээрээ түнд сануулж хэлдэг. Тэгээд охин минь ээ тэр бол ингээ харагдаж байгаа шиг бас тийм сайн хүн биш ээ. Хэдий чиний аавч гэсэн. Тэгээд би түүнээс болж л чамайг өөр хүнд үргүүлсэн гэж хэлсэн чинь Кэти бүр гүдээ ээжээ тэр одоо бол өөрчлөгдсөн сайн болсон. Тэр бүхэн одоо олон жилийн өмнө болсон шүү дээ энэ төр гээд тэр бас ингээд айгу залуухан байсан. Одоо бол хизээж надад гар хүрэхгүй гээд ээжийнхээ өмнөөс бүр ингээд тайлбар тавиад идэг. За тэгээд хамгийн харамсалтай нь Кэти нүүж ирээд 2 сарын дараа гэтэл Кэти өөрийн төрсөн аав болох Стивентэйгээ аав охины харилцаатай биш хайр сэтгэлийн харилцаатай болчихсон байсан. Тэгээ яг л Алисаг 15 настай байхад нь толгойг нь эргүүлж сууж байсан шиг 18 настай өөрийн төрсөн охиндоо юу ярьж яаж итгүүлснийг мэдэхгүй ч тэр хоёрын богино хугацаанд аль хэдийн нэгэндээ хайртайгаа хэлж татан харилцаанд ордог болчихсон байсан юм билээ. За тэгээд 2-3 сар ажигласны эцэст Алиса бол бүгдийг нүдэрээ хараагүй ч гэсэн бараг мэдсэн байсан. Тэгээд Алиса нэг л өдөр тесрээд хоёул нь ууралсан. Тэгээд та хоёр галзуурч хаа юу? Нэг л буруу зүйл болоод байна. Чи үл хүн биш ээ гэд нөхөрлөгөө уурлахт нь бол Стивен бол шууд хувцас аваад явахт нь Кэти би хамт явъя гэж хэлснээр тэр хоёр бол хамтдаа гэрээсээ машинаа унаад цутаагаад яваад өгдөг. Тэгээд энэ хэрүүлийн дараа 2016 оны 11 сард Алиса бүр төвчгээ болоод хангалттай гэж одоо шийдээд эцэст нь хоёр охиноо дагуулад сал хөрөгдлөө шүүхэд өчгөөд гэрээсээ бас явчихдаг.
За ингээд гэрээсээ Алиса явчихсан учраас Стивен Кейти хоёр бол буцаж ирээд хамтдаа амьдарч эхэлсэн. Тэгээ уг нь бол энэ хоёр хүн чинь бол төрсөн аав охин хоёр хэрнээ яг л юм жирийн байдаг хосуучиг амьдарч эхэлсэн. Тэгээд хаяа амралтын өдрүүдээр хоёр бага охин нь эрэхтэн хамтдаа дөрвөлээ ингээд зугаалж цагийг бас өнгөрүүлдэг болсон. Ингээд хэдэн сар явсны дараа нэг өдөр Алиса гэрээ цэвэрлж байгаа том охиныхон өдрийн тэмдэглэлийг уншчихдаг. Нөгөө 11 настай том охин нь. Тэгээ 11 настай том охин нь өдрийн тэмдэглэлтэй Кэти бол миний эгчээ бас тэр жирэмсэн тэр хүүхдийн манай аавын хүүхд гэж хэлсэн. Яаж манай эгчийг манай аав жирэмсэн болгосон юм бол аав маань бас түүнийг эгч биш хойд ээж гэж дуудаж хэлсэн. Түүнийг би одоо эгчээ гэж дуудахыг аав маань надад хоригдсон. Ямар ч тач Кэти аавын маань эхнэр гэдг нь гарцаагүй. Гэхдээ л тэр миний эгч. Харин Кэти намайг дүүгээ гэж боддог болов охиноо гэж боддог болов гэсэн утгатай тэмдэглэл бичсэн байсан. За тэгээ Алиса ер нь гадарлаж исэн ч гэсэн энэ тэмдэглэлийг хараад бол үнэхээр шоконд орж яахаа мэдэхгүй шууд л Стивен рүү залгасан. Тэгээд Кэти жирэмсэн юм уу? Тэр нь чиний хүүхд юм уу гэхэд нь Стивен бол чамайг би мэдж байгаа л гэж бодсон. Тэгээд чи одоо хүмүүст ингэж хэлэх хэрэггүй. Угаасаа бүхэн мэдж байгаа. Манай ээж мэдж байгаа. Кэтигийн бас өргөж авсан аав ээж хоёр нь мэдж байгаа. Тэгээ тэр анхандаа бол дургүй байсан ч гэсэн одоо бол бүгд хүлээн зөвшөөрсөн би бинтгээ танилцчихсан гэж хэлсэн. Тэгээ өөдөөс нэм хариулт хийж байгаа хүнтэй бол Алиса бол цаашдаа бол ярихыг хүсээгүй шууд уцаа тасалсан. За тэгээд уцаа тасалчаад Алиса шууд 911 рүү буй цагдаа руу залгадаг. Тэгээд 2017 оны 5 сарын 31-ний өдөр Стивен Кэти хоёр дээр цагдаа нар хэрэг нээсэн. Тэгээ хэрэг нээснийхаа дараа Стивен, Кэти, Алиса за тэгээ түүний хоёр бага охин гээд бүгднгээс нь мэдүүлэг авч цагдаа нар бол үнэнг нь мэдсэн ч гэсэн одоо юм насанд төрсөн аав охин хоёр хамт амьдрах нь ямар нэгэн гинт хэргийн шин чанартай биш ээ. Гинт хэрэг үйлцэндээ шууд ордоггүй мэлээ. Тэгээ тийм учраас ер нь бол тэр хоёрыг баривчлаагүй. За тэгээд энэ хотод ер нь байхад хэцүү юм байна. Хоёр охин болон Алисагаас холдъё гэд тэр хоёр бол өөр хотод очиж хамтдаа бол бүгдийг шинээд эхэлдэг. За тэгээд өөр хотод амьдарч эхлээд үл яг л хосууч шиг амьдардаг болсон. Гадуур хөдөлцөж, үнсэлцэж, өөрсдийн хийж байгаа зүйлээсээ бол бараг нэг ч удаа тэр хоёр санаа зовж байгаагүй юм шиг ер нь харагддаг байсан. 2017 оны 7 сарын 2-ны өдөр Кэти өөрийн Instagram болон Facebook дээр Стивентэй гэрэлсэн зургуудаа одоо тийм гэрэлтийн ёслол хийж байгаа зургуудаа оруулж эхэлсэн. Тэгээд хизээж салахгүй хамтдаа гэсэн утгатай юм бичээд постлсон. Тэгээд яаж гэрэлтээ бас батлуулж гэрэлснийг та тусгай яах чагаах. Тэгээд энэ хоёр өөрсдөө ямар ч холбоогүй, юу ч хэлээгүй зүгээр л одоо худлаа хэлээд гэрэлтээ батлуулчихсан байсан. Facebook дээр хийсэн зурган дээрээ Кэти 8 сартай бүр юм томоо гэцтэй жирэмсэн байгаа нь харагддаг. За тэгээд бас нэг зурган дээр болохоор Кэтигийн өргөж авсан аав ээж нь Стивний ээжтэй хамт ингээд бөөндөө зураг авахулчихсан байсан. Тэгээ ер нь бол яг Стивний хэлсэн бөөндөө танилцчихсан байгаа гэдэг нь бол тэр зургаар бол үнэн болж таарсан. Өөрийнх нь хүүхэд нь өөрийнх нь одоо ачтай суугаад жирэмсэн болгосон байх зүгээр л юуч болоогүй юм шиг инээгээ зураг авахулна гэдэг бол бүр ой танд ч бүр үнэхээр орохгүй байна. Тэгээд бас нэг эвгүй юм гэх юм бол Кэти, Стивен хоёр бүр усны тусал мэт адилхан, яг адилхан нүдтэй, яг адилхан усны өнгөтэй, яг адилхан харцтай гэдэг угаасаа аав охин хоёр болохоор бүр маш адилхан. Тэгээд энэ нь бол бас ингээд яг энэ хоёрын ингээд хамт байгаа зургуудыг нь хараад бол айгуу гохгүй эвгүй байдаг. Тэгээд тэр хамт гэр бүлээрээ тэр хормын осол дээр нэрээд хамт зураг авахулсан байгаа хүмүүс нь ч гэсэн бас эрүүл гэж бол би бас бодохгүй байна. 2017 оны 9-р сарын 1-ний өдөр Кэти хүүгээ төрүүлж хүүдээ Беннет гэдэг нэр өгдөг. Тэгээд Кэтиг төрснөөс хэдхэн сарын дараа 2018 оны 1 сарын 17-ны өдөр цагдаа нар Кэти болон Стивен хуурамчаар мэдүүлэг өгч гэр бүлээ батлуулсан гэх шалтгаанаар баривчилдаг. Тэгээд тэр хоёр хүүгээ бол Стивний 72 настай зурган дээр байсан ээжт нь үлдээгээд цагдаад бол баригдаад явсан. Цагдаа нар тэр хоёрыг баривчилж мэдээллийг нь нэгтлснийхаа дараа тэр хоёрын бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй цацчихсан. Тийм мэдээж энэ бол бараг л гараад байхааргүй маш тийм муухай мэдээ. Тэгээ дээрэс нь хүмүүст бас сэрэмжлүүлэг болгох үүднээс 42 настай аав нь 19 настай өөрийн төрсөн охинтойгоо гэрлэж дундаасаа хүүхэдтэй болжээ гэсэн
Мэдээ бол хаа сайгүй цацагдсан. Тэгээд энэ мэдээний тулд Стивен болон Кейтид бол маш хүндээр тусч Стивен өмгөөлөгч авч эхэлсэн. За тэгээ хүмүүс бол ер нь ихэнх нь энэ мэдээг хараад гайхажсэн ч гэсэн зарим нэг цөөхөн хүмүүс энэ хоёрын хайр дурлалын асуудал бол таалагдсан. Тэгээд насан турш хоёр хүн нэгэндээ хайртай болох нь гэмт хэрэг бишээ. Free Katie and Steven энтер гэсэн тийм хандив хүртэл ихлүүлсэн. Тэгээд энэ олон донд ийм одоо эргүү бодолтой бас хүмүүс ч бас зөндөө байдагт бол үнэхээр харамсмаар санагдсан надад. Тэгээд тэр хандивар цугларсан мөнгөөрөө тэр хоёр бүр шүүх хурал болтлоо. Батлан даалтын мөнгө төлж одоо сул чөлөөтэй гарсан. Гэхдээ цагдаагийн газраас бол тоо хоёр бол ингээд ойртож болохгүй, хол байна. Шүүх хурал болтол хоорондоо нэвч удаа уулзаж болохгүй гэдэг болцолтойгоор бол тэр хоёрыг цагдаагийн газраас бол явуулсан. За ингээд нэгэн тийм шийдвэр гарсан учраас Кейти Нью-Йорк хот руугаа өргөж авсан аав ээж рүүгээ явсан бол Стивен ганцаараа үлдэж буудлуудаар хэдэн хоног төрүүлж агаад хэдэн өдрийн дараа хүүг нь харж байгаа ээжийнхэн оролцоо очиж амьдарсан. 2018 оны 4-р сарын 11-ний өдөр 7 цагийн үед Стивен ээж рүүгээ залгаад одоо Беннет буюу өөрийнхөө хүүг очоод авъя. Хүүгээ Кейтитэй уулзуулах гэж байна гэд хэлээд ээж дээрээ очиж хүүгээ авсан. Тэгэд яг энэ хүүгээ авсан энэ өдрийн өглөөн нь Кейти Стивен рүү залгаж хоёлаа салъя. Цаашдаа өөртөө амьдралаа хөөж чимээгүй амьдрья. Би шийдсэн. Би буцаад сурж амьдралаа шинээр эхлүүлнэ. Чамаач бас тэгээсэй гэж хүсэж байна гэж хэлсэн. Тэгээд Кейтигийн хувьд бол Стивенээс тусдаа хэсэг байгаад буцаад амьдарч исэн хоттой ирээд хэн байснаа санаад найз нөхдөдтэйгээ уулзаад эрүүл ухаанаас сэтгэж юу ийч вэ гэж бодсон байх гэж бодож байна. Тэгээд Кейти эцэст нь нэг зөв шийдвэр гаргасан ч гэсэн Стивен бол энэ шийдвэрт бол үнэхээр санал нийлэхгүй байсан. Өөрсдийнх нь тухай тэгээд ийм юмшигтэй мэдээллүүд задарчихсан. Бүх хүн Стивнийг ингээд чичилж яхад ганц хайртай байгаа одоо энэ Кейтийн хүртэл өөрөөс нь ингээд журавж байгаад бол Стивен бүр үнэхээр тэсээгүй. Харамсалтай нь энэ яриа өглөө болсноос хойш Стивен хэсэг хэдэн цаг ботсны эцэст хүүгээ авахар очиж байна гэж ээжтэйгээ ярихдаа шал өөр төлөвлөгөөтэй байсан. Ээжээсээ хүүгээ авчгаад Кейти рүү яваагүй, харин гэртээ ирж 8 сартай Беннет хүүгээ буугаар буудан хөнөөсөн. Тэгээд өөрийн охиноо хүчирхийлэн 8 сартайд найл дүр хүүлж исэн бол дахин нэг удаа өөрийн төрсөн охиноосоо төрсөн өөрийн хүүгээ 8 сартайд нь бол буудан хөнөөсөн. Стивен хүүгээ буудан хөнөөснийхаа дараа хувцсны шүүгэнд хийчгээд шууд машина унаад шүнжин тавхисаар агаад Кейтигийн амьдардаг Нью-Йорк хотод бараг 800-900 км давхиж гэрийнх нь гадаа ирсэн. Кейтигийн гэрийн эсрэг тарталгаар нэг архины дэлгүүр гэдэг байсан юм байлээ. Тэгээд тэр архины дэлгүүрийн зогсоол дээр зогсоод Кейтиг гарч ирэхийг нь хүлээсэн. 2018 оны 4-р сарын 12-ны өдөр өглөө гэрээсээ Кейти өөрийн одоо өргөж авсан аавтайгаа хамт эмээрүүгээ явхаар машиндаа суугаад хөдөлсөн. Тэгээд тэр хоёрыг машиндаа суугаад хөдөлсөн даруйд нь Стивен бас машинаараа араас нь хөдөлж байгаа нь бол CCTV-д маш тод одоо бичигдсэн байдаг. Мэдээж хүүгээ алсныхаа маргааш өглөө нь Кейти дээр ингэж яаран ирсэн нь бол мэдээж зорилго нь бол ойлгомжтой байсан. Түүнийг хөнөөх зорилготой Нью-Йорк хотод ирсэн. Кейти өргөж авсан аавтайгаа хамт машинтайгаа явж байгаад улаан гэрэл дээр зогсоход нь Стивен хажууд нь машинтайгаа гүйцэж ирээд ууныхаа сумыг дуустал нь урт талын цанхоор нь буудаад шууд цугтайсан. Харамсалтай нь 20 настай Кейти болон 56 настай Антони нар бол газар дээрээ амьсгал хураасан. Тэгээ Кейти тэр хоёр бол хоёулаа толгой болон цээжиндээ хэд хэд удаа буудуулан амьнасаа алдсан. Цагдаа нар хэргийн газар хэдхэн минутын дараа ирж Стивнийг араас нь хөөсөн ч гэсэн барьж чадаагүй. Тэгээ 4 сарын 13-ны өдөр хүртэл буюу маргааш нь хүртэл барьж чадаагүй. Тэгээ гэмт хэрэг гарснаас нэг өдрийн дараа буюу 4 сарын 13-ны өглөө машинтайгаа нэг мухарт нуугдсан байгааг нь цагдаа нар эцэст нь олоход дотор нь бас нэгэн өгсөн цогцос байсан нь Стивен өөрөө байсан. Стивен өөрийн цуглуулганд байсан бас нэгэн буугаараа өөрийгөө буудан амиа оролцсон байдалтай байхад нь бол цагдаа нар олсон. Тэгээ Стивен одоо 4 сарын 12-нд Кейти, Антони хоёрыг хөнөөчхөд тэр өдрөө бол амьд байсан юм билээ. Тэгээ 4 сарын 13-ны өдөр буюу маргааш өглөө 9 цагт ээж рүүгээ залгаж би хүүгээ алсан. Кейти, Антони хоёрыг бас алчихсан. Тэгээ одоо би өөрийгөө алах гэж байна гэж хэлээд уцаа тассан юм билээ.
Тэгээд уцаа таслахын дараа хүүрүүгээ буцаагаад ээж нь залгасан боловч уцаа аваагүй. Тэгээ ээж нь шууд 911 рүү залгаад миний хүн над руу залгаад ингэж хэллээ гэд хэлэхдээ цагдаа нар бол 4 сарын 13-ны өглөө маш яаралтай хайж агаад Стивний машиныг нь бол олсон юм билээ. За нэг юм аимшигтай гэмт хэргийн талаар та бүхэндээ ярьж өглөө. Тэгээд энэ гэмт хэрэг дээр ерөн цагдаа нарыг маш муу ажилласан гэж ер нь хүмүүс үздэг юм билээ. Тэгээд Кэти Стивен хоёрыг баривчлагдсныхаа дараа Стивний гэрээг нь шалгаж Стивний 2 бууг нь хурааж авсан ч гэсэн түүнд дахиад 2 буу байсныг нь бол цагдаа нар гэрээс нь олоогүй. Дээрээс нь шүүх хурал хүртэл батал даалтаар гаргалгүйгээр шийдвэр гарсны дараа одоо сул чөлөөтэй явуулах байсан. Эсвэл хамт байж болохгүйгээ шийдвэр хэлхийнхээ оронд зүгээр Стивенд байршил илрүүлэгчтэй бугуувч ч юм уу зүйлгээд ингээд хянах хэвээр байсан гэж ер нь хүмүүс үзэж байгаа. Тэгээд нэгэнт одоо энэ хэрэгтэй холбоотой бүх хүмүүс амнасаа алдсан учраас ямар ч шүүх хурал болоогүй. Энэ хэрэг ингээд 2018 онд бол хаагдсан байгаа. Ингээд харамсалтайгаар 4 хүн 2018 оны 4-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бол амнасаа алдсан. Тэгээ хамгийн харамсалтай нь мэдээж 8хан сартай Беннет хүү байсан. Тэгээд ботход л угаасаа дотор зурж гин. Тэгээд таад манаас ер нь энэ хэрэг дээр юу гэж бодож гин? Санал бодол гин үү? Сэтгэлээ таад манаас нээлттэй бичиж хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаар маань удахгүй арах учраас таад маань subscribe бас дарахаа битгий мартаарай. За тэгээд баяртай.